Амрын гэр үзэгчтэй цагдаагийн байгууллага алба багчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн өргөдөг Амрын гэрийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо, анхаарлаа хандуулна. За огчоос ганцхан тоглож. Баярлалаа аваа. Атлах тэжлэгч дөрэм сонсож байна. Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын эцэс ярьж байна. Иргэн магистраар нотлох баримтууд олон нийтэд бүжээ тавигдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-ийн 9-р зүйлийн 1-р хэсэгт мөрдөн шатах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч ажилтан прокурорын зөвшөөрлгүйгээр мөрдөн шатах ажиллагааны талаар баримт мэдээллийг олон нийтэд задруулсан бол 451-ээс 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэн. Цагдаагийн ерөнхий газар. Та бүгдийн амрыг ирээ. Намайг Батнасангийн Болцоохан гэдэг. Би цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Сүхбаатар 4 дахь цагдаагийн 1-р хэлцэд сүүлийн 4 дахь жилдээ ажиллаж байна. Та бүгдийн амрыг ирээ. Намайг Батнасангийн Бацаахан гэдэг. Би цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоо ажиллаж байгаа хамгаалтын хэлцтэй 4 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Сэргээсэн хамт тэргээл мэрэгжлийн цагдаа гээд жил гээд тэгээ 6 сараар нь цэргийн ангид бэлдээд үлдсэн 4 сарын хууль асуулгын сургууль дээр 2008 оны 11 сарын 3-нд Малайх дүүргийн цагдаагийн эзэлжээс хоёлаа. Тухайн үед бол хоёлаа нөө ихэр бодохоор нэг нь замын цагдаа бол тэгээ би манай Бацаахан замын цагдаа болоо. Би өөрөө замын цагдаагийн тийм сонирхол байхгүй байсан учраас. Тэгээ 2017 онд Тэрвийн цагдаагийн албаны хамгаалтын хэлцэд цагдаагч томилогдсон. Одоо Улаанбаатар хотод ирээд 4 дахь жилдээ ажиллаж байна. Анх ээжээс 2 хил 400. Би ч одоо 2 хил 300. Бацаахан төрүүлж гарснаар одоо би л. Миний хувьд бол Бацаахан арай нороотой байр суурьтай л та. Би чинь тэгээд бас хэлхий гэснээр хэлчих юм уу? Санаа зовхоргүй. Жохон төрөгддөг гэх юм одоо. Бацаахан өөрийн бодлогоо шууд тэгээд хэлчихдэг. Би бол тэгээд яхаа энийг сайн бод тунгааж ажилладаг. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба багшд бол анх энэ бид нэр Улаанбаатарт орж ажиллаад Бацаахан Сүхбаатар томилогдоод би хамгаалтын хэлт томилогдоод тэгээд машин зогсоогоо шалгахаар эдний алба багшд амрыг ирээгээ шалгах. Болцоохон чад яагаад юм бэ? Хэдэн замын цагдаа болсон юм бэ гэдэг байх. Дарга нь хүртэл ахлах нь хүртэл бас зангижсэн юм. Андуураа зангижсэн юм. Өнгийн утгатай явж байгаа сайн байна уу гэдэг. Одоо хүмүүдээс нараа сайн байна уу гэсэн. Би ямар замын цагдаа биш ээ. Манай их тэрийг инпутын юмнаар ингээд бас цагдаагийн мод ажилладаг. Тэгээ одоо хүүхд тасарчлуутай байгаа. Мөрдөгч юм шиг байна. Цагдаагийн ахлалтай. Хоёр чинь надад ажилладаг бол манай эхнэр надад томилогдож очив. Хэрэг бүртгэжээс. Тэгээ анх жижүүр дээр би сууж байгаа. Манай эхнэр орчихсан байлээ. Тэгээд амрыг зөрж байгаа шүү дээ. Тэгээ би гараад гадаа байж Бацаахан дотроос замын цагдаа хувцастай гарч. Тэгэхээр энд ямар хурдан хувцас үлчдэг юм бол арай хурдан үгүй юу гэдэг. Тэгээ бүтээр сууд танилцаад үерхэд хоорондоо ярилцдаг байхгүй. Анх чи яагаад ингэж юу гэж боддог байсан бэ гэдэг. Би яриа чи юм хурдан хувцас үлдэг би хүн хараагүй гэж өөрөө их алмаарсан. Урд нь өөрөө ихэр хүүхд харж байгаагүй гэдэг хэлсэн. Ядрах үед байлдаа гэтээ тангар хөвцөн албаагч нэг юм болгоныг заавал нцааж тэ ядарч гин гэж ингэж
болохгүй л дээ. Ерөнхийдөө дайггүй шүү. Одоо уусаа улсын дэлхийд даяараа энэ коронавирус цар тахал гээд одоо хүндрэлтний аюул төвчин одоо бид бүгд ангараа ус учраас энэ өөрсдийнхөө үндсэн чиг үүргийн дагуу ажил төрлөө гүйцэтгэж явж байгаа юм. Эхний хөл төрөний үеэр ойлгохгүйсэн. Тэгээ 2 дахь 3 дахьаасаа ихлээр тэгээд бас иргэд маань бас ухамсартай бас соёлтой хөдөлгөөнд орцож байгаа. Яг одоо 13 жил ажиллаа. Жохон дадал туршлага байна. Одоо цодоо ахиулна. Оцоор бүрдгүнд орно. Одоо сая нэгэн эхэлсэн юм чинь замаараа л дуусах. Замын байцаагчлал. Энэ шандрах юм байхгүй л дээ. Өөрөө л ёс зүйтэй хууль ёсны шаардлага тавьдаг, иргэдэд хуулийг тайлбарладаг. Тийм л байвал тэгэл заавал адс хэрэг. Батар дүүргийн цагдаагийн 1-р хэлцээ жүмээ авбал бусад дүүргүүдээ бодож хонцлогтой. Батарын талбай тэгээд шалгал цуглаа тэгээд ачаал бусад дүүргүүд ачаал жоох хүнд. Тэгээд манай хамт олон бол зангидсан гар шиг байж чаддаг. Дараа удирдлагууд болон албаагчны маань бүсэл дэмждэг. Манай хамгаалтын хэлцээ хамт олон бол маш мундаг хамт олон. Яг бол миний ажиллаж байгаа манай хэлц маань өөрөө бус дүүргээ бол онцлогтой. Монгол улсад зохион байгуулагдж байгаа бүх хамгаалалт төлөвлөгөөг баталж гаргадаг. Төрийн 3 өндөрлөгийн хамгаалтыг зохион байгуулдаг. Өдөр болгон хамгаалт зохицуулт хийдэг болохоор манай хамт олон мундаг. Манай удирдлагууд бол бас хар гэрээр орно, уулзсан, санаа бодлын сонсон. Нийт албаагчтай ойн баярын мэнд хүргэе. Монгол цагдаа 100 жил. Нэгдсэн үндэсний байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд албан үүргийг гүйцэтгэж байхдаа амь үргцэн энхийг сахиулагчдын гигeen дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүрийн 5 сарын 29-ний өдрийг олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан. Дээрх өдрийг тохиолдуулан энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсын цагдаа дотоодын цэргийн байгууллагаас бие даасан цагдаагийн ажилтнаар үүрэг гүйцэтгэсэн албаагчид санаачлан энхийг сахиулагч өдөрлөгийг энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн ерхий газарт зохион байгууллаа. Өнөөдрийн нэг сайхан өдрийг тохиолдуулж нийт цэнхэрдүүлэх энхийг сахиулагч та бүхэндээ олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг хүргэе. За тухайн ажиллагааны газар оронд бол нийтдээ дэлхийн 45 орны цагдаагийн албаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэхэд үүргийн амжилттай гүйцэтгэхэд ирсэн. Маш их бид бол өөрөөрөө болон бусад цагдаагийн албаагчдаараа ер нь нийт энхийг сахиулагчдаараа маш их бахархалтай байна. Тэгэхээр ер нь бол нээлттэй байгаа. Ер нь өөртөө хичээх юм бол тасралтгүй суралцах юм бол хөгжүүлээд явах юм бол ямар ч хүнд боломж байгаа шүү. Ер нь ажиллагааны газар томилогдсон хонооч гэсэндээ өөрийнхөө ажлын туршлагаас хамаарат нээлттэй ажлын байр зарладаг учраас ямар ч албан тушаал томилогдоод өөрийгөө хөгжүүлээд явах боломжтой. Тэгээд албаагчдаа нэг зүйлээс гадаад хэлний мэдлэгээ маш их сайжруулаарай. Ер нь өөрийгөө маш хөгжүүлээрэй гэж цагж байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2016 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих 3 удаагийн ажиллагаанд бие даасан цагдаагийн ажилтнаар 18 албаагч үүргээ амжилттай гүйцэтгсэн бөгөөд нэг албаагч бүгд найрамдах Өмнөд Судан улсын Абей мужид үүрэг гүйцэтгэж байна. Одоо нийт энхийг сахиулагчтай дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэж байна. За энэ 2002 оноос хойш одоо ерөнхийдөө энхийг сахиулагчдын энхийг сахиулагчдыг алдаршуулах, цаашдаа тухайн ажиллагаан дээр одоо үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан албаагчдыг хүндэтгэх үүднээс энэ өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. За ингээд манай цагдаагийн ерөнхий газрын хувьд бол энэ жил анх удаага ингэж тэмдэглэж байна. Энэ бас одоо манай цагдаагийн албаагчдын энхийг сахиулагч ажиллагаанд оролцож байгаа албаагчдыг одоо цаашдаа дэмжиж ажиллах, тухайн өдрийг жил болгон тэмдэглэх одоо ийм сайхан арга хэмжээ болж байна. Миний хувьд бол хойд Судаа улсад Юнамид ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн. Хойд Судаа улсын хувьд бол исламын шишинтэй. Газар нутгийн хувьд бол баг газар нутгийн 80 төвөн цөл. Тэгээд их халуун, хуурай халуун уурын цөлтэй.
За тэгээд UNAMID ажиллагааны онцлог гэх юм бол бүхэл бүтэн улс таамагсан ажиллагаа биш. Ерөнхийдөө Darfur гэх тэр мужид явагдаж байгаа ажиллагаа. Ерөнхий бусад ажиллагааг бодуулж ижиг. Дээрээс нь бас нэгдсэн үндэсний байгууллага болон Африкийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа гэдгээр бас бусад ажиллагаанаас онцлог ажиллагаа байгаа. Мөн тус өдрийг тохиолдуулан энхийг дэмжих ажиллагааны бие даасан цагдаагийн ажилтнаар үүрэг гүйцэтгэсэн 9 алба хаагчийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар Африкт энхийн төлөө дурсгалын медалаар шагнаж урамшуулжээ. Амрыг ирээ цагдаа байна. Та удаа айлтгүй биднийг дагаад яваа. Аюулгүй газар төр байрлуулах хамгаалтын арга хэмжээ гэдэг нь шаардлагатай тохиолдолд гэр чохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан насан турсан гэр чохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр насан туршаагүй гэр чохирогчийг түүний эцэг эх хууль ёсны асран хамгаалагч эсвэл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул занал хийлэл арилах хүртэлх хугацаанд төр байрлуулна. Цагдаагийн ерөнхий газар Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн хамтран зохион байгуулсан Бидний Баатар цагдаа хүүхдийн уран зургийн уралдаан 50 хоногийн турш үргэлжилж энэ оны 5 дугаар сарын 31-ний өдөр уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойтой холбоотуулна хүүхд багчуудад цагдаагийн байгууллагын үйл ажиллагаас урьдчилан таниулах, цагдаагийн байгууллагын албаны тухай хууль, цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг иргэд олнод таниулах хүүхд багчуудад энэ аламд одоо ажиллах, суралцах, итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор гар зургийн уралдааны хүүхдийн урлан бүтээгдэхүүнтэй одоо хамтран 2021 оны 3 дугаар сараас ихтэн зохион байгууллаа. Энэхүү зургийн уралдаанд 700 гаруй одоо зургийн бүтээл ирсэн. Шилдэг 60 бүтээл өнөөдөр шагнад гардуулах одоо арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаанд хүүхэд өөрөө уран сэтгэмж, хүүхдийн одоо зурх ур чадвартайгаа холбоотойгоор цагдаагийн байгууллагын хууль, цагдаагийн байгууллагын хийж үүсгэх ажилтай холбоотойгоор маш олон бүтээлүүдийг ирүүлсэн байна. Энийг одоо цагдаагийн ерөнхий газрын цахим хуудасаар иргэд олон нийтэд сурчлан таниулж, мөн одоо мэрэгжлийн шүүгчид энэхүү одоо уран зургийн уралдааны шүүж шилдэг 60 бүтээл одоо шагнад гардуулж байна. За мэдээж яг уран зургийн чиглэлээр мэрэгсэн юм одоо 3 шүүгч, цагдаагийн байгууллагаас 2 албаагч оролцоод 5 хүний бүрэлдэхүүн дээр шүүсэн. За тэгэхэд ер нь бол уран зургийн хэмжээнд ер нь мэрэгжлийн түвшин дээр нь зурсан. Маш одоо өндөр түвшинд зурж ирүүлсэн. Хүүхдүүд одоо ер нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор нэлээдгүй олон зүйлийг одоо бодож, сэтгэж, энэ бүтээлдээ шингээж ирүүлсэн байсан. Уралдаанд нийт уур ухаан авьяас чадвараа уралдуулан 600 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс шилдэг 20 бүтээлийг шалгаруулсан юм а. Зургийн сэдв агуулгын хүрээнд өөрсдийн уран сэтгэмж, төсөөлөл зэргийг хүүхдийн ертөнцөөр дамжуулан нээн харуулсан бүтээлүүдэд төдийлөн эцэг эхчүүд томчуудын олж хардаггүй. Иргэд цагдаа хоорондын эерэг харилцаа, нийгмийн өнгө, сүүдэртэй гэрэл гэгээтэй талуудыг ч мөн харуулж. Өнөөдрийн Монгол цагдаагийн 100 жилийн ойд зориулсан хүүхдийн орон зургийн уралдаанд нийтдээ одоо 600 гаруй бүтээл өгсөн. Тэгээд бүтээлийг шүүхэд бол нэлээд төвөгтэй байсан. Яагаад тэгэхээр маш чанартай сайн бүтээлүүд ирсэн. Тэгээд эндээс одоо тэгээд бүтэн өдөржингөө шалгаруулж одоо хүүхдийнхаа 1-2 дугаар байруудын шагнал одоо гардуулж дууслаа. Тэгээд энэ үйл ажиллагаа маш сайхан боллоо. Яагаад тэгэхээр хүүхдүүд ирүүлсэн бүтээлүүд нь бол маш чанартай сайхан байсан.
Уралдаанд ирүүлсэн голлого сэдвт цар тахлын үеэр 20 цэрийн дэглэм сахиулан үүрэг гүйцэтгэж ард иргэдэд аюул төвчнөөс хамгаалж буй цагдаагийн алба хаагчдын дүрслэл 100 жилийн түүхт цагдаагийн байгууллагын алба хаагчдын тухай дүрслэлсэн нь түлхүү тусгагдсан байна. Дархуул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч голын усан тасалдсан иргэний амь насыг аварчээ. Тодорхойлбол энэ оны 5 дугаар сарын 29-ны өдөр 20 цагийн орчимд Дархан сумын 2 дугаар багийн нутаг дээгсгэрт байрлах 20 цэрийн дэглэм сахиулах хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан харуулын цагдаагийн ахлагч Гянт болд уг постны орчим хараа гол унаж асалдан урсаж явсан 30 орчим насны эмэгтэй амь насыг нь аварчээ. За Дархуул аймаг руу орох гарах хөдөлгөөнд энэ хяналтын постн дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. За үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 20 цагийн орчим гаднаа тээврийн эсэлт үзлэгээ зогсож байхад хүмүүс орилдсон. За юу болов эргээ хартал энэ чинээс одоо яг энэ хараа гол өндөр эрэгтэй хэсгээс нэг тэрэгэнцтэй үл таних 30 орчим насны залуу туслаараа цагдаа гэд орилсон. Тэгэхээр гүүгээд иртэл нэг үл таних эмэгтэй яг энэ авьяасаа унаад ийшээ урсаа явж байхад яг энэшээ орж татаж гаргаж ирсэн байгаа. Өчтөр би нөгөө нэг ахтайгаа гол дээр ингэ суужсэн байхгүй юу. Тэгээд би нөгөө нэг усруу нэг санамсгүй явж байгаа чинь нэг тоглоход агатаа тоглож байгаа нэг усруу явчихгүй юу. Гүнлүү нэ ядчих. Би арайч нэг юу яагаад орилж чалж байгаа манаагаа орилж чалж байгаад энэ албаа хагчдуудад намайг авсан байгаа өчтөр. Тэгээ байгаагүйсэн бол одоо би тэгээд баг байхгүй ч яхасан юм лээ. Миний амь насыг авсанд маш их баярлалаа. Уран дулаан цаг ирж байгаатай холбогдуулан ард иргэд агаар салхинд гарахдаа гол усны оролцсон амарч байгаа бол сонор сэрэмжтэй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд орохоос хамгаалж гарч болцошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна. Энэ хоёшаа төгрийг авч чадахгүй. Агуул авсан бол эрүүгийн хуулийн 22-ын 4-р зүйлийн 22-ын 4-ийн 1 зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэв. Агуул гэсэн бол Монгол Улсын эрүүгийн хуулийн 22-ын 5-р зүйлийн 22-ын 5-ын 1 зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэв. Цагдаагийн ерөнхий газар. Нэвтрүүлэгтээ хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.